бүгдээрээ сайн уу? Сайн уу бүгдэндээ өдрийн мэнд. За энэ өдрийн мэнд анхаад хоёр дөнгөж сая фитнесээ хичээд гэртээ орж ирээд нэг кофе уух гад сууж जैन. Тэгээд кофе уунгаа та бүхэнтэйгээ энэ магадгүй бичлэгийн сэдвийн дагуу ярилцахаар сууж जैन. Тэгээд энэ сэдвийн талаар ярихын тулд хангалттай бит хоёрт цаг хугацаа бөгөөд одоо баг дата цугларсан гэж хэлэхэд болох ах тий. Тэгээ одоо яг сошиал медиа ашиглахаа болоод гэж ер нь яг утсан дээрээсээ бүр устгаад ингээд нэлээд хэдэн сар өнгөрсөн байна. Яг миний хувьд бол нэг 6 сар болж байна. Миний хувьд бол нэг 5 сар бол яг болж байна. Тэгэхээр хангалттай хугацаа өнгөрсөн байна. Тэгээд энэчнээс ч гэсэн хангалттай эерэг бөгөөд сөрөг талуудаа ингээд мэдсэн болохоор тэг хоорондоо ярилцсангаа тэгээд та нартай бас хуваалцъя гэж бодоо сууж байна. Яг мэдсэн гэхээсээ илүү мэдрэл явж байна л та тий. За ерөнхийдөө гол ярианд оръё. Ер нь өмнө нь ямар одоо зорилготойгоор Facebook, Instagram-ыг ер нь ашигладаг гэсэн бэ? Зорилгосоод ахын байхгүй л ухдаг байсан шүү дээ. Ер нь зорилгогүй ухдаг гараасан за. Ер нь тэгэл за нэг 5 минут суучих гээл. За нэг жоохон цаг гарангууд ингээ уцаа ухдаг ч юм уу. Ямар зорилготой гэхин цаашаа зүгээр яг хүн харах, стори үзэх, аль эсвэл мэдээлэл авах хүчил тэрийг ашигладаг байсан гэж хэлэхэд бас худлаа тий. Тэгснээ зүгээр ингээд нэг хүний мод орлох, ингээ хүнийг ингээ сториг нь үзэх ч юм уу нэг тийм байдлаар л ер нь ашигладаг байсан. Мэдээлэлдэл нэг авдаг байсан уу? Үгүй одоо ингээд анзаараад харахаар ингээд олигтой мэдээлэл авдаггүй байсан байхгүй юу? Түүнээс шуулны яг мэдээлэл авах л гэж ордог л байсан л ах л та. Хэр их цагийг нэг өдөрт ерөнхийдөө ашигладаг зорилт байсан гэж бодож чинь чи өмнө нь тэр талаараа бодож байсан мэдж байгаа. За хэр удаа? Яа тэгэхээр яг Facebook, Instagram хоёр ч тийм бусд тийм. Тийм яг зөвхөн Facebook, YouTube бид нар бол биш. Яг би нэг утасныхаа юг нэг анх яг нэг аппликейшнаа устгахаасаа өмнө яг хэдэн цагийг нэг утас маань ингээд нэг асаалттай ингээд утсандаа зарцуулж ийна гэсэн нэг юм дэлгэцэн дээр ингээ юу гараад ирдэ штэ. Та уцаа хэдэн цаг ашигласан байна, хэдэн цаг уцаар ярьсан байна, хэдэн цаг тэр аппликейшнийг хэрэглэсэн байна гэдэг ч юм уу. Тэгэнгүүт ингээ Facebook, Instagram хоёрыг нийлүүлэнгүүт нэг дунджаар нэг 3-аас 4 цаг баг өдөрт ашигладаг байсан. 3-аас 4 цаг. Ааха. Гэтэ миний хувьд бол энэ амар их тоо юм шиг хэрнээсээ зарим хүний хувьд багч биш бас магадгүй тий. Бүр тэрнээс ч их ухдаг хүмүүс ч байгаа. Тэрнээс бага хэрэгэлдэг ч хүмүүс байгаа. Хэрэг хэмжээний цаг өнгөрж байгааг мэдэхгүй ингээ уцаа ухдаг. Тэгээ тэр нь ерөөсөө зөвхөн сошиал медиа дээр л өнгөрж байгаа шүү дээ. За нэг үсрээл нэг 30 минутын ч юм уу нэг юм уцаар ярих, ажил амжуулах, нэг мэйлээ шалгах ч гэдэм юм уу тиймэрхүү ажлууд нь явагддаг. Үлдсэн нь бол ерөөсөө л ухалт. Тэгээ чи ер нь өөрийнхөө одоо Facebook, Instagram одоо хуудсандаа хэр идэвхтэй эсвэл хэр өөрийнхөө ер нь стори иддэг, өөрийнхөө амьдралыг хэрэгтэй хийдэг гэсэн бэ? Хэрхэн ашигладаг гэсэн бэ тэр? Би бол ястаа нэрээ стори бол баг хийдэггүйсэн. Хүний стори л хийх үздэг байсан да. Тийм үү. Тэгэхээр нэг чимээгүй катналаад байдаг шүү дээ. Ер нь тэр нэг амар стори гэхээсээ илүү тэгээд анх бас би нэг хитрхи хийх ингээл нэг таньж мэддэг ч бай, таньдаггүй ч бай хамаагүй ингээл бараг сонирхсон болгоныгоо дагаал ингээл хараад байдаг байсан. Тэгээ явандаа тэр чинь ингээ хүн ингээд окей гэж жоохон шүүлтүр хийгээд яг нэг ингээ дагмаар байгаа хүмүүсийг ингэж дагаад үлдснийг ингээд хасаад найз нөхөд ч гэлтгөө бүгднийг хасаад тэгэхгүй болоор нэг амар төвхтэй ингээл стори ороод ирсэн байнгут л нөгөөт нь ингээд ухаж үзчих гээд байсан. Тэнгүүт бүр ингээд хасаад дагарч хаанаас тэгээ зөвхөн яг өөрийнхөө хармаар байгаа сэдвийн талаар ч юм уу хаштагуудад дагдаг ч юм эсвэл яг тэр одоо нишийн хүмүүсийг дагдаг ч юм уу. Тэгвэл тэгэл амар ашигтай юм шүү чам. Гэхдээ яг хуу тийм болгосон заяа. Их хэрэглэсний үндсэн дээр арай тэгж багсгсан байхгүй. Тэгсэн хэрнээсээ дахиад бас ялгаа байхгүй их ухаад байсан. Тэгээд яг юу намайг энэ ухалтыг зогсоохт хүргэсэн гэхээр би нэг бичлэг үзсэн юм аа. Тэр нэг Зангаа ТV гэдэг лөө нэг суугаад штэ. Зангаа гэж сонсч ирсэн тий. Тэрний нэг хөтлөгч ах уу. Тэр нэг түүх мөх хөтлөөд байдаг. Хин зандан мэдхгүй харин зандан хөлтэй нэг ах уу. Тэр ахын нэг бичлэг байсан байхгүй юу?
Тэрэн дээр болохоор ингээд одоо энэ эдгээр 12 зүйлээс хэдийн ч үлээ 4 ч үлээ 5 ч үлээ хийж явах юм бол та ингээд донтсон байна гэж үзэх хэрэгтэй гэдэг. Тэгээ тэр дотор болохоор ингээд би бараг тэр 12-ийнх нь 7-оос 8-ын бүр ингээ хийдэг байсан заяа. Ингээ жишээ нь гэх юм бол ингээ утсаа ингээ нэг газар орхисон тохиолдолд ингээ хаана байгаа бол гэж утсаа шалгадаг. Утсаа ингээ нээгээл мөнхийн нотификейшнаа шалгадаг. Эсвэл ингээ утсаа ингээ нээнгүүтээ шууд ингээ Facebook юм уу Instagram-ийн аль нэг хүн ингээ ордог ч юм уу тий. Тэгээд утсаа энэ тэнд ингээ цэник дууссан тохиолдолд одоо би ингээ амар юм сонин мэдрэмж ингээ хүнээс ингээ төрдөг гэсэн тиймэрхүү жижигхэн жишээнүүд ярьсан л та. Тэнгүүт ерөөсө тэрнийх нь ихэнхийн би яг хийдэг байж таарад би тэгтээ гайгүй дээ гэж бодож байгаа бодоод байгаа байхгүй амар муухай. Тэр нь болохоор ерөөсөө ингээд за окей би угаасаа донтцсон юм байна. Тийм болохоор ингээд ерөөсөө энийг устгах нь зөв юм байна гэж шууд шийдвэр гаргаад би шууд устгасан. Тэгээд дээрэс нь бас өөр нэг бичлэг надад нөлөөсөн. Тэр нь болохоор гадаад бичлэг. Тэр гадаад бичлэгэн дээр болохоор юу гэж байгаа юм гэхээр ингээд бид нар ингээд айгүй их рил үздэг. Ингээ 1 секунд тутамд баг ингэж нэг скролдож ингэж ингээ нэг мэдээлэл ингээ тархинд очиж байгаа. Тэнгүү тэр их мэдээлэл маань болохоор бидний юм допамин гэдэг юм юуг шинэ бодисыг ингэж биеэс ялгаруулж тэр нь болохоор ингээ даз жаргалын юм бодис юм байна л да, гормон гэх юм уу. Амьдрал дээр уулан зориулж ялгаруулах байтал тэр утсанд ингэж бид нэр ингээ хамаг энерги ирч хүчээ ингээд өгөөд тэгээ дээрэс нь тэр их орж ирж байгаа мэдээллийг тарих ингээ боловсруулах ямар ч боломжгүй учраас амар ядралттай тийм болдог гэж бичлэг үзээд. Тэгээд тэрнээс болоод за ер нь л угаасаа болий гэсэн шийдвэр төрсөн. Тэгэл Facebook, Instagram устгасан да. Окей, за тэгвэл анхаагийн хувьд бол за нэг 2-3 цаг хэрэгэлцдэг хүмүүсийн сториунууд үзчихдэг. За өөрөө бол нэг стори хийгээд идэх юм байна. Тэгээд яг анхандаа бол баахан дими биш найзуудтай жаа сүултээ тэрийгээ жоохон хасаа цэвэрлээ зэгцлээ. Тэгээд хэрэгтэй гэсэн юмнууд бол үзээд исэн юм шүү дээ. Тэгж жагаад ашгүй тэр нэг 2 бичлэгтэй таарсан юм шиг. Тэгээд тэр 2 бичлэг нь өнөөдрийн 6 сар одоо Facebook, Instagram-д орохгүй байх үйлдэлийг бараг хийлгэсэн болов гэж би бол ойлгохгүй чинь ярнаас тийм. Ер нь бол тийм. Миний хувьд бол айгуу санаа би ч анхааг ингээ устгасан гэдэг тэгэхээр ч одоо сайныг дагуул сарны гэрэл гэдэг шиг хажуудгаа дагаалаас устгачлаа. Анх бол би угаасаа 2023 онд ерөнхийдөө Facebook-ыг нэх ашиглаад идэг юм аа. Дандаа ер нь Facebook-ийн аппликейшн баг 23 он жонгоо баг устгагдсан явж исэн. Мессенжер нь байдаг гэсэн надаа. Тэгж жаад он гараад удааг байж бүр мессенжерийн ч устгацсан. Яагаад тэгэхээр би угаасаа нэг тийм мессенжерээр бас нэх амар хүмүүстэй холбогдоод байдгаа. Тийм би болохоор яг мессенжер бол байлгадаг яг л хүнтэй холбоо барих гэдэг утгаараа түүнээс би ямар мессенжер рүү ороод стори үзээд байх юм шиг юм байна ч. Тэгэхээр бид ч хажуудалд нь. Тэр тийм мессенжерээс арайч стори үздэг. Тэгээд онтоогүй гэж. Тэгээд би бол мессенжер, Facebook хоёрыг бүр тэр чигт нь устгаад тэгээд 4 сарын эхнээс бол угаасаа Instagram-аагаа бүр устгасан. Би ерөнхийдөө гайгүй одоо Facebook, Instagram-д ханддаг гэсэн. Би Facebook гэхээс илүү Instagram-д айгүй их цагийг үрдэг гэсэн 30-аас яг миний намайг бодох юм бол цацаа бол угаасаа бүр хангалттай бага хэмжээнд хэрэгэлдэг байсан. Би бол за усрэл нэг цагийг зарцуулдаг гэсэн өдөрт. Харин би нэг 30-аас нэг цагийг л зарцуулдаг гэсэн. Яагаад гэвэл Instagram дээр би угаасаа амар олон хүмүүс дагаад байдаггүй. Миний хувьд бол яг нэг хэрэгтэй гэсэн хүмүүсээ дагчаад тэгээд миний яг тэр тухайн муухай яг хэрэгцээд дуусахаар би баг ингээ болчдөг. Тэгэхгүй л угаасаа нөгөө хүн чинь ингээл өдөр зүйл өөрчлөгдөөл явж байгаа, өөр зүйл хайгаал явж байгаа. Тэгээд хуучинтайгаа зурлалаа, хуучин сторинуудтайгаа зурлалаа гэдэг ш. Тэгээд ханаад нэг сонирхолтой. Тэгээд дээрэс нь угаасаа би нэх стори бол нэх үзээд идэггүй хүний. Эсэргээр би өөрөө стори хийх айгуу дуртайс Instagram дээрээ. Тэгээ миний хийдэг төрлийн стори бол ерөнхийдөө нэг лайфстайл те амьдралын хэв маягийн талаар надад айгуу гоё таалагдсан бүх зүйлийнхаа өөрийнхөө мэдрэмжийг л гаргадаг. Тий. Үгүй нэх мэдрэмжийг бас гаргаад авахгүй нэх уйлал, уурлал, зарлал гайхахгүй. Тэр ямар нэгэн зүйлээс мэдрэмж авч байгаа тэр мэдрэмжээ одоо сторид дэгсэн. Ерөнхийдөө аюу гой тийм эргийг л түгээдэг гэсэн. Миний нөө ажлаас шалтгаалаад би аюу өглөөс сэрдэг болсон шүү дээ, тийм. Ер нь сүүлийн 2 жил гарan өглөөс сэрж байгаа. Тэрийгээ би
стори иддгээс дээрэс нь би спорт болон тий тэгээд нэг гоё зураг мураг харагдвал нэг тиймэрхүү юмнууд айгүй стори иддэг. Тэгээ би чинь аюу гоё өөрөө тийм итгэвтэй сторитой байдаг хүн чинь инстаграмаа устгацсан чинь нэг сони хийх юм болоод нэг юм дутуу санагдаад. Дутуу тий. Тэгээ дээрэс нь нэг сони гоё ингээл инстаграмд ормоор санагдал. Би бол эхний нэг 2 3 7 хоног бол надад бол өстой өгүүлэгдэлсэн л та. Хэцээс. Яа, нэг юм зуршил болсон авч яг тийш нэг юм дараад гэдэг. Өөрөө ингээд амар итгэвтэй биш байсан хүн болохоор надад тэгж амар өгүүлэгддэг байхгүй. Угаасаа нэг юм ямар ч хэрэггүй ингэж ухдаг байсан тодорхой байхгүй. Тэнгүүд би харин ч илүү гоё юм завтай болцсон юм шиг санагдал. Тэний юм яахгүйгээр цаг өрөхгүй юм санагдал тийм байсан. Надад болохоор тэгээд нөгөө сторигоо хийхэ болсон чинь ингээд би хийцгүүрээ тэрийгээс өгүүлээд эхэлчихэж байгаа шүү дээ. Тэгээд яагаад би тгийж санагдсан гэхээр өмнө нь би юу яасан байхгүй юу? Уул нь би бас стори эднэрээ хийх маань миний хувьд бол айгүй гоё байсан байхгүй. Тэгээ гоё юм хийхээ болохоор чинь хүн чинь бас жоохон сэтгэл санаагаар унд юм байна. Одлоо тахуулаад л ихтэй ямар ч гэсэн надад юу болсон. Айгүй гоё тийм цаг гарч ирж илээ. Тэгээ өмнө нь би бас сторинд за ерөнхийдөө нөгөө яг тэгээд сторигоо хийчихэл би одоо найз нөхдөдөө сууж байхдаа тэрэндээ хариулаач юм уу ингээл бичээд тэгдэггүйсэн л да. Ерөнхийдөө гоё зургийг дарчаад дараа нь ингээд нэг юм завтаа үедээ тийшээ орж хийж мэддэг. Тэгэхгүй бол стори их чинь бас цаг зарцуулдаг шүү дээ. Харин тийм тэгтэл би тэрэндээс нэг дуу сонгочж байгаа нэг би юм бичиж байгаа нэ. Тэгээл ингээд явсаар л 30-аас 1 цагийг бол өдөр болгон зарцуулдаг гэсэн байгаа байхгүй. Тэгээ яг устгаад байснаас нэг 3-7 хоног ерөнхийдөө амар өгүүлээд санаж исэн. Тэгээ саяхан нэг уянгаа гэдэг нэг охины бичлэг үзсэн чи юу гэлээд нэг 3-7 хоног элсэн сахаргүй 7 хоногч гэлөө. Сарч илүү нэг хамт үзсэн тий. Тэрэн дээр тэгсэж дийж сайхан ойр хөрхө. Супермаркет ч юм уу мэдгүй нэг хүнсээ зөвлөлөөд явж исэн юм шиг лээ. Тэгээд бас ингээд чихэр харагдахаар авмаар санагдаад. Тэгээд тэгснээ ингээд тэр үедээ өөртөө юу жилсэн бэ гэсэн. Дотроо ингээд уянгаа хүн тасдаг. Хүн тасна. Хүн бодсноос шурдан тасна. Тэгээ би яг эргүүлээ харсан чинь нэрэл нэг 2-3-7 хоног өгүүлэгдэжсэн аа. Тэгээ за зүгээрээ тассан цацаа гэдэг шиг л тэгээ тасаад одоо бүр 5 сар болсон байна. Одоо бүр юу вэ? Тий. Бүр арай хитрхи тасцсан уу юу? Одоо тэгээд нөгөө стори эднэр мэднэр ингээд байха болцсон чинь нэг тэгээ зураг дарах гад байдаггүй мэн аюу сонио. Тухайн цаг мөчөө мэдрээл гадар яваад байдаг. Нэг бичлэг хийхгүй байгаа даа. Уудлаас яг хэрэгцээгээ харах юм бол би ч бас одоо нөгөө YouTube хийж байгаа болохоор бас Instagram, Facebook-ыг ашиглаад тэрнгээрээ жоохон түгээгээд бас нэг жоохон хүн үзүүлчмээр санагдаад байгаа хгүй. Гэтэ тэгээд нөгөө нэг тийшээ орохгүй байгаа болохоор YouTube дээрээ л ерөнхийдөө бичлэгээ хийж орхиол тэгэл ашиглахгүй л байна л да. Тийм тэгвэл ээлд чихгүй тэгэл. Яг хоо гэхдээ бас би нөгөө 2 дахь бичлэг нь болохоор нөгөө Франц хэл дээр үзсэн гэдгсэн шүү дээ. Тэрэн дээр болохоор бас тэг жоохгүй юм. Үнэхээр ингээ ашиглах шаардлагатай бол ингээ компьютероос ингээд ороод юм ашиглаж болно. Тэгээд түгээлт хийхэд бол компьютероос болно. Болно. Гэхдээ бас яг нөгөө бүр одоо орох тийм хүсэлгүй болсон мөлий. Сторигаас үзэх амар дуртай байхгүй. Тэгээд нэг удаа би айгүй ядарсан ингээл айгүй юу ч юмэргүй санагдсан ингээл байжсэн чинь өөрийнхөө сторинууд одоо нөө үзээд түүхүүдээ хисторинуудаа ингээ үзсэн чинь аим гой ингээл гүйжсэн гой хоол идчихсэн яг л тэр уюуд маань гарч ирээд тэгээ юу нөө юм хиймэргүй байсан хүн чинь шууд босоод аим гой гэрмэрээ цэвэрлэл спорт эднэр хийгээл яг тийм мэдрэмж авч ирсэн. Тэгээд би тэр амар өөрийнхөө сториг үзэх дуртай тэндээ бас гой тийм өөрийнхөө юм хийх дуртай. Тэгээ яг наа чинь бол ер нь бас ингээд эргүүлээ надад хэрэгтэй сайн тал байсан ба штэ. Тий. Яг ухаан гэхээсээ илүү тий. Чиний хувьд бол яг миний хувьд бол ер нь бол би болсондоо бол ер нь юу байгаа. Яг ингээ угаасаа ингэж ярьж байгаа юм чинь тэгвэл яг давуу тал болон суул тал одоо ингээ юунаас ингээд осгоч ертөнцөөс болсноор гэдэг зүйлийг ярилдаг бол. За тийш дээ. Угаасаа л одоо миний хувьд 5 сар анхаагүй 6 сарын турш чамд одоо тий Instagram, Facebook-ыг болсноор ямар эрэг талууд гарсан гэж харж байна. Тэгээ эрэг тал гэх юм бол угаасаа айгүй гоё юм чөлөөт цагаа ингээ нэг яг жинхэнэ амарч өнгөрөөд сурж байгаа. Одоо чи надад үнэхээр л нэрээ 5 минут 10 минутын ингээ завсарлага гарах юм бол ажлын хооронд завсарлах ч юм уу тэр хооронд би
уцаа авах өөрийгөө ядраах биш. Бүр жинхнээсээ ингээд яг юу ч хийхгүй гоё ингээ амардаг болсон. Зүгээр л 5 минут ч хамаагүй би зүгээр ингээ суух. Зүгээр ингээ гөлрөх. Яг гөлрөх гэж яаж ингээ ядаж нөгөө нэг ингээд юу ч хийхгүй байна гэдэг чинь өөрөө амар юм юу юм бэ? Хэцүү зүйл юм л да. Аха. Тэнгүүт ингээд хүн ингээд юу ч хийхгүй байхаар утас ухдаг. Тэнгүүд утас уухгүй болохоор юу ч хийхгүй байхаар ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байгаа. Тэнгүүд буцаагаад үргэлжлүүлээд ажиллаа хийх юм ирч хүч ордог ч юм уу. Аль эсвэл буцаагаад үргэлжлүүлээд чи ямар нэгэн гэр орноо цэвэрлэгч байд юм уу? Спорт хийгдэг ч юм уу. Тийм мотивац чинь төрөөд байгаа байхгүй. Зүгээр суу ингэдэг ямар ч тийм юу байхгүй. Зүгээр тэнгүүрээ дагаа шиг хэрнээсээ баг дараагийнхаа юм хийх. Тэнгүүд бид нар болохоор ингээд утас оролдохгүй болвол нэрээ зүгээр сууж угаасаа чадахгүй заяа. Тэнгүүд зүгээр сууж чадахгүй бас дээрэс нь утас оролдохгүй байх юм бол хүн юу хийх юм бэ гэхээр хэрвээ хийх ажил байвал тэр ажиллаа хийж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь бас өөр нэг сайн чанар юу гэхээр одоо ингээд би уцаа ингээд оролдсон шүү дээ. Гэхдээ би угаасаа аппликейшн байхгүй юм чинь би юм ухаад байхгүй. Тэнгүүд уцаа нэгэ шууд ингээд мэйлээ юм уу аль эсвэл би одоо нөгөө нэг ингээд хийх ажлаа ингээд жигсааж мэгсаагаа бичсэн тиймэрхүү юмнуудаа ингээд юу залгах хэрэгтэй бол залгах газар руу залгадаг ч юм уу. Түүнээс зүгээр уцаа ингээд нэгээл би ингээд ухах юм угаасаа байхгүй учраас утсан дээр бол хэрэгтэй ажиллаад айгүй хийдэг болсон. Тэр нь айгүй давуу талтай. Тэгэхээр амар нөө цаг ингэж хэмнэж хурдан ажлууд амждаг болсон гэх юм бас. Тийм ээ тий. За нэр үнэхээр л амар юм цаг илүү гарч ирж ил хүнд. Ер нь ажлаас ажлын хооронд ингээл байж идэл тэр нөө жоохон завсрын уцаа ухдаг байсан бол тэр жоохон завсарт нь ингээд бүр ингээд айгүй их юм хийх боломжтой цагийг өнгөрөөдөг байсан юм байлаа. Аха, миний хувьд болохоор тэгвэл сайн чанар гэвэл ер нь бас нойронд их сайн болсон. Утас одоо нөгөө сошиал медиа уухгүй байснараа яг тэгвэл заримдаа яг нэрээ ажлаасаа орж ирээл ингээл яг нэг залхуу урээл утас ухчтэй штэ тий. Тэгээ уул нь бол ингээд залхуу урээд тишээ ядраад байгаа байхгүй би маань. Тий, ядраад уул нь ингээ амрыг их хоорондоо утас ингээ ухчихаар бараг ингээ амарсан ч юм байхгүй буцаал нөгөө дараагийн юм хийх болчдөг. Тэнгүүл харин ингээд ухах угаасаа юм байхгүй болохоор зүгээр сайхан сэрүүлэг тавиал нам унтчихдаг. Тэгэхээр ингээд нойронд их өдрийн унталтанд маань их сайнаар нөлөөлсөн. Оройн унталтанд маань бас маш сайнаар нөлөөсөн. Тэгэхээр яг эргүүлээ харахаар ядралт айгүй багассан байгаа байхгүй. Угаасаа хүн сайхан амарч чадж байгаа юм чи ядраад ах юм байхгүй нөх өдөртөө. Дээрээс нь болохоор бодол айгүй их цэгцэрсэн. Тийм ээ. Өмнө нь би одоо бас яг чи анзааруул ингээл жоохон ингээл хямарчих гат ч юм уу те зүгээр ээжээснаа ингээл нэг хай нэг стори үзэхэрээ гармаарч юм шиг ормоорч юм шиг те тэг уул манай энэ иргэн тойрон чи нэх хүн байхгүй бит хоёр ч сайхан хойлохноо шахуул гэдэг хүмүүс чи заримдаа ингээл хоол байгаа найзууд нөхдүүд гарч орж морохоор ингээл гармаар ормоор гэгэлцээд байдагсан. Тэг одоо тийм юм байхаа ер нь болцсон бэлээ. Айгуу сайхан тайван сэтгэл санаа уймраад ахгүй. Энэ хаана юу хийж явж байгааг нь мэдгүй ангаагаал гэж яддаг. Тий. Тиймэрхүү юм зам нэг сонирхолтой ш. Яг үнэхээр дотныхоо хүн найз нөхдүүдтэй холбогдмоор байвал утсаараа WhatsApp-аар ч юм уу тий холбогдоод харин бүр гоё чанартай тийм харилцан яриа үүсгэж чаддаг болсон бэлээ. Өмнө нь болохоор стори эднэрийн үзчихээр за энэ энд явж байгаа юм да. За тэр тэрэнд юм иймэрхүү юм хийж байгаа юм да гэд бот чинь баг тэр хүн рүү залгаад ах шаардлагагүйгээр харцсан. Тийм баг нөгөө нэг тэр хүн рүү уулан заалгаж ингэж хуулна хоорондоо ярилцаж мэдээлэл авах байтал тэр мэдээллийг зүгээр ингэ сошиалаар авчдаг болсон болохоор баг ярихгүй холбогдохгүй байгаад байсан байж магадгүй тий. Тэгэнгүүт л харин тэрний оронд би чинь тийм мэдээллээс бүр тасарчгаар чи хүн чинь ингээ хүн рүү залгаа за сайн уу юу вэ тий сайн сайхан юу вэ гэд ингээд ярихаар амар гоё чанартай тийм гоё харилцан ярианууд үүсээд тэгээд дээрэс нь одоо Instagram, Facebook тэр ингээл хүмүүс сторинууд хийгээл явж байгаа нь бол ингээд за энэ хүн бол дэжгөөс ингээл яваал энэ да гэж харддаг шүү дээ тий. Тэгэхэд яг ингээд тэр хүнтэй тулаад уцаар ярьж марихад бол айгүй тийм проблем ч юм уу ямар нэгэн асуудлууд бас бэж идэг. Тэгтээ хүн л бас угаасаа юугээл хүнд муугаал үзүүлээд авах дээ стори эднэр дээрээ. Гэтэ яг ерөнхийдөө яг энэнгээр юм чанартай харилцан ярианууд айгүй гоё үүсэж илээ. За гоё ядрал багсан чанартай харилцан яриа бодол цэгцэрсэн. Дахиад нэг зүйл нь юу вэ гэхлээр яг би юу хүсэж хийж хиймээр нь яг тэрийг л хийдэг болсон.
одоо яг юу идмээр нь яг тэрийгээ л иддэг. Яг юу хиймээр нь яг тэрийгээ л иддэг. Яг нөгөө нэг Facebook, Instagram-аас ингээд мэдэрсэн мэдрэмжээ ингээд хиймээр санагддаг. Хүнд нэг амтнаас өгöd шүү дээ тий. Одоо нөлөөлөд шүү. Тэгэнгүүт тэр байхгүй болчонгууд яг л өөрийнхөө мэдэрч байгаа гоё хиймээр байгаа зүйлээ хийдэг болсон. Харин яг хоол ундан дээр ч тэр ерөнхийдөө ингээ гэрт байхдаа ч тэр яг ингээд явж идэл нэг стори хараад хоолны стори харсан энэ хоолыг чийдчихвэрсэн санагдаа. Тийм тэгэхгүй яг зүгээр л гоё юм өөрийнхөөрөө. Тэг яг эргүүлээд яг энэ энерги маань гэрт маань аюу гоё тийм тайван ямар ч юм савлгаатай биш нэг тийм гоё одоо зүйлийг өгж илээ. Дээрээс нь бас яг ингээд чамтай адилхан цаг бол маш их гоё гарч ирсэн. Тэр цаг хугацаанд угаасаа хүүтэйгээ тогломоор байвал тоглолчин, нохотойгоо тогломоор байвал тоглолчин тий. Тэгээд ингээд заавал нэг юм хийх гээл зураг мураг дараал ингээд авахгүй. Стори эднэрийг би яг ингээд бодоод үтсэн чинь хүн бас яг энэ нийгэмд ингээд дутчихгүй гэсэн мэдрэмжээр л тэнд хандаад байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Би ийм юм хийцэн шүү гэдгийг ингээд батлах гад би ийм газар явж байгаа шүү гэдгээ батлах гал те. Ерөөсөө ингээ яг нэг нийгэмд ингээд нэг байр суурь эзлэх гээд байгаагаа тэр сошиал медиа дээр ингээд тавиад ийнүл гэж би харсан. Бас нөгөө нэг ийм рилүүд яддаг сте. Нөгөө нэг story Instagram гэдэг тэгэнгүүтээ ингээд амар гоё ингээд рил явж яснаа. In real life гэсэн чинь ингээд нэг бүр амар олон хүн шавцсан газар байж байдаг яг тэр нөгөө стори хийсэн газар нь. Тийм бараг л тийм. Тэнгүүт бас яг ингээд харахаар үнэхээр ингээд нөгөө нэг Facebook, Instagram дээр ингээд байгаа мэдээллүүд нь 100% яг үнэн юм уу эсвэл 100% яг тэр мэдрэмж өгж байгаа тэр бичлэгшгээ гоё мэдрэмжтэй байсан юм уу тухайн үед гэхээр бас үгүй байхгүй. Магадгүй амар гоё харагдаж байгаа хоолыг хүн ингээд стори доод тэгсэн чинь тэр нь ингээд цацаад нөлөөлөд нь шүү дээ. Тэгсэн чинь тэр хоол нь үнэхээр тийм гоё амттай биш хоол ч юм уу тий. Мэдгүй. Яг тэгэхээр ингээд нэг 100% яг үнэн зүйл тэнчнээс ингээд олж аавна гэдэг бол бас айгүй хэцүү маш шүүлтүртэй байж ижил яахгүй болохоор. Яг энэ дээр одоо чинь ингээд яг зөв нөгөө нэг давуу тал нь бас энэ дээр байгаа. Яг энэ дээр яг чиний сайн нөгөө ярьжсэн бичлэг байгаа ш тий. Хүн нөгөө тэнд дофамина ялгаруулад байна гэдэг байгаа ш тий. Чи яг нөгөө нэг гоё юм мэдрэх гээд ингээд ууланчаал амьдрал бодит биеэрээ мэдрэмээр байдаг. Тэснэ зүгээр ингээд үзчихээр мэдэрсэн юм шиг тийм худлаа мэдрэмж авдаг. Гэхдээ яг бодит байдал дээр тэр яг зураг юм уу бичлэг шиг биш л ахгүй. Үнэхээр тэр зурагнаас гоёг ч чи мэдрэх юм билүү те. Тэрнээс гоёг ч мэдрэж болно. Боломжтой. Тийм учраас зүгээр бидний юм хийх гээд байгаа үйлдэлийг ингээд зогсооч тийм шиг тэр зураг бичлэг юм зүгээр л авцсан юм шиг мэдрэмж өгөөл тэгэл аваагүй. Тийм нэг энэ талаас нэг хараад зэрэгээс тийм л. За тэгвэл тий одоо мэдээж ингээд даваа тал нь бол аюу гоёор эргээр нөлөөллөө штэ тий. Тэгвэл чамд энийг байхгүй болсноор ер нь сул тал юу байсан бэ? Одоо сул тал гэхээс илүү сөрөг зүйл Instagram, Facebook-оор. Яг нь сөрөг гэх нь хаашаа юм. Гэхдээ яг нэг юм мэдээллээс хоцорж байгаа юм шиг тийм мэдрэмж төрсөн заяа. Гэхдээ тэр нь бол одоо жишээ нь хин нэгэн одоо хинтэй ч хамаагүй ингээд тааралтахад ингээд ямар нэг юм ярихад нөгөөт нь ойлгохгүй ч юм уу тий нэг юм ингэж шуурж штэ цаагуурч ингээд тийм яриаг ерөөсөө ойлгохгүй мэдхгүй ингээд нэг юм болоод өнгөрцөн тэгээд тийм үл гэж байгаа юм чи. Тэрнээс нэг юм хоцорсон мэдрэмж авч байгаа юм шиг хэрнээсээ эргүүлээд харахаар тэрийг би мэдсэн ч яалаа мэдээгүй ч яалаа нэр мэдээгүй байсан ч би тэгэл амьдарч л байгаа байхгүй. Тэгэнгүүт нэ хоцорсон мэдрэмж бас авахаа байчихж байгаа байхгүй. Тэр эргэс. Тэгэнгүүт яг хоо ингээд гол нь тэн дээр чинь ингээд маш муухай муу мэдээллүүд их байгаа. Сайн мэдээллүүд ч бас хажуугаар нь байгаа л хэл та. Тэгээд тэр нөгөө нэг бас нэг юм муу энергитэй мэдээлэл авч яхаар ингээд аваагүй нь бас зүгээр байгаа. Тэгэхдээ яг нэг юм хоцорсон юм шиг тийм мэдрэмж авч байгаа жоохон сөрөг юм шиг хэрнээсээ эргүүлээд бол бас л сайн чанарын л юу юм шиг байгаа. Эргэл юу юм шиг мэдрэмжтэй. Тэр сөрөг ч юм уу муу бас яг сөрөг бол биш. Гэхдээ яг нэг юм хоцорсон мэдрэмж гэдэг нь юм сөрөг юм шиг л санагдаж байгаа юм л да. Түүнээс биш нэг тийм амар сөрөг зүйл бол за яг нэрээ нэг донээс нөхөдийн хүмүүс ийш тийшээ ингээд нэг бүндөө аял зугаалаад явж байгаа ч юм уу тиймэрхүү юмнаас нэг хоцрох тийм мэдрэмжил авсан ер нь бол гэхдээ тэр нь бол гэхдээ нэг тийм амар нэг сөрөг гэх нь цаашаа ингээд зүгээр л нотох.
За миний хувьд бол сөрөг зүйл нь аюу сонин нэг зүйл надад мэдрэгцэн заяа. А өмнө нь би болохоор одоо нөө Instagram, Facebook ашигладаг ахтай стори хийдгээсэн гэдэг хэлжсэн шүү дээ тий. Тэгээ ингээд заримдаа ингээ яг нэрээ гоё ингээд стори эднэр хийчихэр хин нэг нь над руу ингээд гоё урмын өг ч юм уу одоо гоё юм аа ч юм уу лайк ч юм уу дарахаар одоо эсвэл миний одоо тэр хүн мундаг гэж хүндэлж явдаг хүмүүс ингээд намайг тэгэхээр одоо лайк гэдэр дарахаар надад илүү гоё мэдрэмж төрөөд би илүү их одоо хийх юмаа одоо арай илүү хийдэг ч юм уу надаас тэр нэг ялгарч байгаа тэр нэг бодис амир өөр бодис нь ч бас юу юм бэ? Дофамин ялгардаг шүү дээ. Илүү их эрч хүч надаас ялгарч өгчээсэн гэх юм уу? Тэгвэл яг юу юм байна л да. Чи ингээд өөрөө ямар нэгэн одоо чи ингээд постлж байгаа шүү дээ. Тэр постн дээр чи орж ирж байгаа тийм эерэг сэтгэгдэл тиймэрхүү юм чамд дутуу санагдсан баг. Тэгээ яг энэ хугацаанд би нөгөө хинээс ч одоо бодол комент одоо сэтгэгдэл юу ч аваагүй болохоор би одоо илүү сайн ч одоо ямар нэгэн зүйлийг хийх боломжтой байх магадaltaй нөгөө эсрэгээрээ би тэнд бас цагаа өрснээрээ дутууч хийх магадaltaй байсан. Гэтэ би нэг бол эрэгөө сөргөө гэдгийг яг сайн мэдгүй надад мэдэрсэн. Бас нөгөө нэг тэр эрэг комментууд орж ирээд тэрнгээр бас тижээгдээд илүү ирч хүч авдаг байсан байна л та. Тэр нь жоохон дутмаг санагдаж чинь яг сөрөг талдаа л орох юм байна. Тэгээ яг нэг бол ийм мэдрэмж төрсөн. Хоёрт нь болохоор би ингэж яцсан байхгүй. Нэр өмнө ингээ яг Facebook, Instagram гэдэг зүйл байхгүй үед бид нар яаж биенийхээ амьдралыг ер нь яаж мэддэг хэлсэн бол гэдгийг би айгу бодож үзсэн байхгүй. Яг өнөөдөр танах цөв идэж гин үү, чи өнөөдөр Италид явж гин үү, Парист явж гин үү гэдгийг чинь бол хүн ер нь өдөр боломжгүй шүү дээ. Мэдэх боломжгүй л гэдгийгсэн байхгүй тий. Ингээ бүр ингээ хол ингээ дамжиж явж байгаа л дээр үед ингээл мэдээлэл ирдэг гэсэн тий. Тэгээ яг тэрэн шиг яагаад байж олдгоо бол хүнд ер нь яагаад заавал Facebook ч юм уу Instagram байх ёстой юм уу гэж би яг бодсон байхгүй. Заавал байх ёстой юм уу биднэрт ер нь? Заавал байх ёстой биш шүү дээ. Гэхдээ одоо ингээд бас Европод байна шүү дээ. Ингээд нэг Facebook, Instagram хэрэглэдэггүй юм хүмүүс зөндөл байдаг шүү дээ. Тий. Монголд болохоор ингээд бүгд хэрэглэдэг бүр. Харин үгүй тий энэ хараа. Энэ надад яагаад сөрөг тал дээр бодогдсон гэхэлэр би ингээд яг Монголын одоо ингээд арсуугийн хичээл эднэр эдэн шүү дээ. Эднэр ингээд заримдаа бид нар хоцрох гээд юм хоцрох магадлал эднэр байдаг. Хичээлдээ суухгүй байх ч юм уу багш нь эсвэл гинт ингээд хаяа л да. Тиймэрхүү тохиолдол гарахаар өөр за сургалтаас гадна өөр одоо банкны аппликейшн эсвэл одоо тий утасны аппликейшн яг энийг юм Монголын нэг юм асуух гэхлээр Facebook-ээр холбогддог, Messenger-ээр холбогдороо, Instagram-аар холбогдороо гэдэг ингээр заавал тэрнлөө ингээд оруулах гээд байгаа нь амар сонирн болсон. Тэгэхээр би ингээд бид нар заавал ашиглах ёстой юм биш үү гэж надад мэдрэмж амар төрсэн байна. Магадгүй нөгөө Монголын нөхцөлд нөгөө тэр нь хүн болгон ашиглаж байгаа болохоор илүү төхөн байгаа л байна. Яг хөө ингээд утас руу залгаж л байгаа юм л та нөгөө лайв мэднэрээр гэтэл ингээ аюу төвхтэй бараг мессенжерлэн бичсэн илүү хурдан ингээд үйл ажиллагаа нь явагдаад юм лээ. Тэгээд би тэрнээс харахаар заавал бид нэр ашиглах ёстой юм болов гэж би бол Монголын нөхцөлд бол харсан. Ингээ харахаар жоохон сөрөг хүмүүс одоо Facebook, Instagram-аа нам устгахад бас ингээ юмнуудаас хоцрогдох магадaltaй юм байна да гэж би бол дотроо бодсон. Гэхдээ яг Монголд идэх хүмүүс нь юу гэж бодож байгааг би бол мэдэхгүй байна. Монголын нөхцөл тиймэрхүү биш магадгүй. Тий. Францад бол угаасаа мэйлэр болон утасны дугаар WhatsApp тэгэл ер нь бол болоо да. Заавал та Facebook дээр юу гэж манай дээр мессенжер дээр бичээрэй гэдэг үг бол би бол ерөөсөө сонсож байгаагүй. Үгүй бол сайт руу н ороод юм ичдэг тий. За тэгэхээр надад ийм сөрөг мэдрэмж төрсөн. За нэгт бол тий хүмүүсээ сэтгэл аваагүйгээр нэг хоцрох гээд байгаа ч юм шиг тий. Үгүй дутуу хийгээд байгаа ч юм шиг. Тэгээд дээрээс нь Монголын нөхцөлд бол яг ийм хайггүй бол ингээд болохгүй юм шиг тиймэрхүү юм сөрөг мэдрэмж авсан. За тэгээд мэдээж одоо бид цааш залуу хүмүүс тий Facebook, Instagram ер нь ингээд бүр цаашдаа хэрэглэхгүйгээр ингэж хэрэглэхгүй гэж бодож байна уу? Ер нь хэрэглүүл хэрхэн яаж ашиглах вэ гэж бодсноо ер нь. Би бол яг хоо ер нь утсан дээрээ би яг аппликейшны дата дэмий байх гэж бодсон. Яг хоо хэрвээ би ямар нэгэн зүйл харах шаардлагатай тохиолдолд би газ дата ямар одоо бид нэр интернетгүй ч юм уу тийм нөхцөлтэй байгаа ш. Хүссэн үедээ би дата л хүссэн үедээ устгах боломжтой учраас би яг хэрэгтэй болсон үедээ би татаж аваад дотор нь орж мэдээлэл харах хэрэгтэй юмнуудаа харчаал цаал устгах
Ер нь бол тэгж л бодож байгаа. Тэгэхгүй бол устгахгүй байх юм бол чи буцаал тэрийг хизээ нэгэн өдөр ингээд би өнөөдөр жишээ датлаа гэхэд би маргааш устгаагүй байх юм бол нөгөө төргөө ороод нэг хуцсан сууж. Хүн бол угаасаа яг тийм зав ингээд чи 1000 өөрийгөө мэдж байгаа ч гэсэн чиний тархич нь нэг ухамсаргүйгээр үйлдэл хийн. Тэр амархан зүйлийг хаадаг гэдэг тийм хүний тархи. Тийм болохоор би бол тэгж нөгөө яг утсан дээр суулгахгүй гэж бодож байна. Ер нь угаасаа ингээ устгасан чигээрээ. Тэгээ одоо бүр сүүлийн үед ихтэй бүр одоо юугаа YouTube ч гэсэн устгах юм уу гэж бодож байгаа. Одоо манай устгах гэж бодож байгаа гэж яг нь гол нь бас яг ингээ нөгөө зүгээр суух үедээ YouTube-ээс нөгөө юм урт хэмжээний ингээ бичлэг үзэх гэдэг болчиход байгаа байхгүй. Тэр нь одоо жишээ нь яг хоо хэрэгтэй мэдээллийн бичлэг л үзэж байгаа юм л да. Би нэг юм сонирхож байгаа зүйлийн талаар л үзэж байгаа. Гэхдээ нөгөө тэр нь ингээд дамжирч дахиж өөр нэг бичлэг үздэг ч юм уу. Тиймэрхүү маягаар болох гээд байгаа байхгүй. Тэгэхээр бас нөгөө харин нөгөө Instagram, Facebook-ээс авсан маань баг буцаагаад. Аль эсвэл нэг юм лимит тогтоож өгдөг ч юм уу. Эсвэл утсан дээр нөгөө нэг юун дээр нь settings дээр нь яг нөгөө тэдэс тэдэн минут ашиглана гэдэг ч юм уу. Тэрийг яг зааж өгөөд. Тэгээ бүр нөгөө нэг юу байдаг юм лээ шүү дээ. Хүнээр код хэлгүүлчих болт юм байлаа шүү дээ. Ингээд цоожлогдчихно. 30 минут хэрэглээ, цаг хэрэглээ гэх нөгөөд нь цоожлогдчихно өдөртөө. Тэгээд тэр кодыг нөгөө хүн л мэддэг. За юугүй тэгж ашиглаж байхаар бараг ашиглахгүй байсан дээрстэй тэгээд хүн бол өөрийгөө хуураад угаасаа юу яана ойлгомжтой. Хамгийн хүн гэдэг юм чинь хамгийн муухай нь шүү дээ. Өөртөө хотлон яриад байдаг хэрнээсээ хүнд хотлон ярьж чаддгүй тийм нэг муухай. Тэнгүүд юус яг одоо энэ дээр чи уус амар яг гарна. Яг ингээд цаг чинь дууслаа өнгөд за дахиад 5 минут гээл дарна хүн бол. Угаас ямар ч хүнтэйг нь би хаад мэдчихээн. Тэр хүний сэтгэл зүг бол би мэдчихээн. Окей. За чиний хувьд бол ер нь бол нэг ашиглахгүй. Тэгээд ашиглахаар үедээ газ татчаал ингээл болох юм ээ те. Газ татчаад болох ч юм уу аль эсвэл нэг заримдаа компьютер дээрээсээ газ ороод юм харцдаг ч юм уу. Тийм байдлаар л ашиглая гэж бодож байна. Ер нь одоо явандаа. Түүнээс биш мессенжерийг бол би угаасаа ашиглаж байгаа. Хүмүүстэй холбоо барих. За миний хувьд бол угаасаа Instagram, Facebook. За Facebook-ыг бол би нэх амар ашиглаад авах байхаа. Яг л чамтай адилхан хэрэг гарвал Facebook-ыг татаж ингэж орж хэрэгтэй мэй хичээл тэгээ устгахчих. Instagram-ийн хувьд бол би ерөнхийдөө ашиглахгүй гэж бол хэлэхгүй. Яг л би угаасаа тэнд гоё стори хийгээ те. Гэхдээ би ашиглахтай харин 7 хоногийн 7 өдөр ашиглах нь бас нэг өдрийг зааж өгч болно шүү дээ. 7 хоногийн би нэг 2 юм уу 3 өдөр гоё ашиглаад би заримдаа үнэхээр тэр дотор ороод тий гоё өөрийнхөөрөө ингээ тэнд бүр нэг дөрвээд өөрийнхөөрөө тэнд бас бүр цагийг өнгөрүүлмээр байгаа байхгүй тий. Тиймэрхүү өөртөө гоё тийм гоё нөө шагнал урамшууллын цаг гаргаач ч юм уу тэндээ ингээд орж маадгүй. Амралтын өдөр орч байд юм уу? Амралтын өдөр димээ хаа. Ер нь зүгээр нэг юм өөртөө яг тэнд нэг жоохон цаг оноож өгөөд тэгээд лимит тогтоож өгөөд тэгээд тэр үедээ би лимит гэдэг тэгээд сторигоо хийн үү, сторигоо үзнэ үү тэр бол миний дур. Тэр талаараа би жоохон ашиглана. Тэрнээс бол Facebook-ыг бол ингээд ашиглахгүй яваад ахтаач надад бол нэг тийм миний амьдралд бол энийг ашиглахгүй байснаар муугар нөлөөлөд байгаа юм бол алга. Харин илүү хит юм амар шигтэй мэдээллүүдээс аяга хол агаад бол баяртай байгаа. Тэгээд яг үнийг хэлэхэд бид нар мэдээллийг аваад үйлдэл хийж чадахгүй юм бол тэрийг би заавал аваад энд ингэж хямраад суух нь ч одоо бас зөв үү буруу юу те тэгж ингээд дэмий байж ахын хооронд үнэхээр тэр мэдээллийг авлаа гэхэд үйлдэл хийж чадхаар юм байх юм бол окей би бол те Instagram, Facebook тэгээ бас баймар байгаа байхгүй. Гэтэ Facebook бол дийлэнх нь ер нь айгүй жоохон худлаа бөгөөд айгүй хар мэдээллүүд их хийдэг. Тийм учраас би нэг тийм дуртай бол биш. Ер нь Facebook бол амар хүний энергийг л бардсан байх тий. Арай л хитрхи манайхан энэ бас Facebook эднэрийг бүр нэг замбраагүй ашиглаад байна уу даа л гэж би бол харсан ш уучлаараа шүүмжээж магадгүй гэдэг шиг. Хүмүүсийн дээр ашиглалтан дээр бол нөгөө ингээд нөгөө уцаа ухдаг дээр бол юм ярим шүү дээ. Ер нь зүгээр орж ирж байгаа мэдээлэл гэдэг зүйл нь үнэхээр юм нэрээ хэцүү ингээд. Үгүй замбраагүй гэдэг маань болохоор энэ ахгүй амар зүгээр лайвдчдаг те бүх юмыг тийм. Тэр бол надад амар ихтэй. Тэгээд зүгээр ингээд архитангаа лайвдчдаг гэх жишээний тийм бас болио л байна тийм.
ээж аваа сонсоод бас гой мэдээлэлүүд байлаа шүү. Ээж тэр ингээд яг ингээд тэр Facebook-ээс авч байгаа мэдээллийг ингээд нэг цомхотгоод ингээд айгу амар биднэрт ингээд хүрчихэж байгаа болохоор тэр нь айгу амар авах. Тэр лайв чинь тэгээд тэгэл ярьчих жаа. Нэг 5 минут ярихад л тэгэл окей нөгөө нэг Facebook дээр юу болж байгааг нь баг бүгдийг мэдчихдэг те. За. Тэгээд тэгээд лайвдаа тэгээд гоё лайвын үзээ суугаад гэдэг шиг. За бид хоёрын хувьд бол угаасаа Instagram, Facebook-гүйгээр амьдрал маань бол их сайжирж байгаа. Айгу гой эрэг нөлөөнүүд үзүүлж байгаа. За 5-6 сар бол баггүй хугацаа штэ тий. Өнөөдөр бид хоёр 3-7 хоног ороогүй яриаггүй. 3-7 хоног тэрийг устгасан ч устгаагүй ч хүний амьдралд нэх ялгаа бол баг байхгүй дээ гэж байна. Тэгтээ яг энэ бичлэгээрээ бас ингээд бит хоёр юу яа гээгүй ингээд танд ингээд зөвлөгөө өгөхгүйд ингээд бойлгээд байгаа юм биш хэрэгэлгээд байгаа юм биш зүгээр л өөрөөсөндөө ингээд нэг тохиолдсон фактыг л ярьж байгаа өөрсөндөө одоо нөлөөсөн эерэг нөлөөлөл болон сөрөг нөлөөлөл энэ дээр хуваалцаж байгаа болохоос биш ерөөсөө хэнийг ч ингээд нэг сонголтод нөлөөлөхийг хүсээгүй шүү. Тэгээ тийм болохоор шүүлтүртэй хандаад ингээд юу ч гэсэн бас хэрэгжүүлээд үзвэл ийм байд юм байна шүү гэдгийг л хэлэх гэсэн. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай. Тэгээс дараагийн бичлэгээрээс ямар лайфстайлын талаар ярилцмаар юм шүү гэж тий. Тэгээд амар гоё тий юмнууд туршаад ингээд та эдтэй гоё хуваалцгаал яваалаа. Бид хоёртаас хугацаа болоод байна. Тэрнээс нэг 7 хоногийн юм ингээ хийчээд ингээ ярих гэхлээр нэг тийм өгөөжгүй санагдаад за гой юмд оршиж байгаа шүү. Тэгээд гой тэр дуршсан туршлагаасаа хуваалцаж гой бичлэгүүд оруулнаа дараагийн удаадаа тий. За. Бай.